Чингэлтэй дүүргийн захирагчийн албаас санаачлан байрны нийтийн эргүүлийн үйл ажиллагааг сайжруулах сургалтыг зэвсэг түвшний 311-р ангидаар зохион байгууллаа. Сургалт нь Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат Эрдэнэ, цагдаагийн 1-р хэлтсийн дарга Хурандаа Батбаатар, дүүргийн цагдаагийн 20-р хэлтсийн дарга Жаргал Сайхан, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хэлтсийн дарга Болд Зэрэг оролцож, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гудамж талбай байрны нийтийн эргүүлийн асуудлын талаар сургалт зөвлөгөө өгч байлаа. Улмаар Чингэлтэй дүүргийн 1000 гаруй иргэд сайн дураараа оролцож, өөрийн ойшин суугаа газрын аюулгүй байдал болон цэвэр цэмцгэр байлгах тал дээр анхааран ажиллах гэж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм а. Манай хорон дээр бол 16 дугаар хорон дээр бол 1 сарын 18-нд эхлээд үйл ажиллагаагаа явагдсан байгаа. Зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаанд тэгэхээр манай хорооны бараг 87-90 хүн бараг оролцсон байна. 2 утас дүүрлээ тий 100% ирсэн. Тэгээд ер нь энэ үйл ажиллагааг ард иргэд маань ч гэсэн хүмүүс маань ч гэсэн бүгдөө бол мэдж байна. Тус сургалтаар Чингэлтэй дүүргийн гудамж талбай байрны эргүүлэлтийн үйл ажиллагааг чадварчуулж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын талаар цаг үеийн мэдээллийг хангах, иргэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааны өрнөлөөх дээшлүүлэх, орон нутагт тулгамдж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл авч шинэлэг санаачлагыг хэрэгжүүлж байгаа юм а. Чингэлтэй дүүргийн нийт иргэдийн дундаас одоо 1000 гаруй нийтийн эргүүлүүдийг сонгож ажиллаж байна. За нийтийн эргүүлүүд маань өнөөдөр ажиллах журамтай, за ажлын одоо бас хантаад ажлын үнэмлэхтэй сар бүрийн одоо бас нэг 10 гаруй мянга төгрөгийн урамшилтай ингэж ажиллаж байгаа. Төслийг хэрэгжүүлснээр төр иргэний хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг төслөөс урьдчилан сэргийлж, ажилд иргэдийг татан оролцуулах, идэвхжүүлэх мэргэжил арга зүйн удирдлага харах хангаж, гудамж байрны нийтийн эргүүлэлтийг чадварчуулах болон цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар тодорхой мэдээлэлтэй болох юм а.